За энэхүү гэрчил бол одоо 2 хоногийн өмнө болсон бурхны гайхамшиг гэж хэлж болохоор бид хүн эргээд бодоод үзэх юм бол маш их гэрчил бид хүн тохиолддог. Бурхан биднэрт маш их гайхамшигтай зүйлсээ үзүүлдэг, мэдрүүлдэг. Тэгээд энэ гэрчил бол миний хувьд бол бас нэлээд тэ өмнөх одоо гэрчлэлүүдээс илүү их надад бурхан өөрийгөө мэдрүүлсэн, илүү их одоо надад өөрийгөө одоо харуулсан тийм гайхамшигтай гэрчлэлийг одоо би та бүхэнд хаваалцах гэж байна. За энэ гэрчлэл маань одоо манай нэг одоо найзын тухай гэрчлэл байгаа. За тэгээд би Адвентист төвсөн дээр одоо өсвөрийн цуглааныг ахалж явуулж. Тэгээд манай одоо өсвөрийн цуглааныхан хагасаа өдөр одоо шаббат өдрөөс ахичаад бүтэнсээ өдөр одоо сакс тоглохоор болсон. Тэгээд сакс тоглохоор болчоод маргааш за шаббат дуулчаад маргааш үйдүүлээ 2 цаг дуулсан шүү гэж тохирсон. Шаббат өдрөө юу гэж ярьж ирсэн мэгтэр хэрвээ хэдүүлээ маргааш 2 цаг цөөхөн ирэх юм бол заал авахгүй тий. Өөр зүйл хийнэ. 2 цагт ирж чадах юм бол бүгдээ заал авъя гэж тохирсон. Тэгээ маргааш нь 2 цагт жоохон цөөхөн ирсэн л дээ. Тэгээ хэдүүлээ гадаа шийдэн дээр жоохон сакс тоглож байгаад за өөр хүмүүс ирэх нь хүлээе гэдэг. Тэгээ хэсэг сакс тоглож байгаад тэгээд сүмд рүү орж одоо жоохон теннис тоглосон. Тэгээ нөгөө үедээ хүлээгээ байжсэн чинь хэсэг залуучууд маань ирсэн. Тэгээ хэдүүлээ заал авах уу, яах уу гэд тоорондоо ярилцчихэл 3 цаг болцсон байсан. Тэгээд 4 цагаас би болохоор одоо өөрөө нөгөө соёлын дэс сургуулийн оюутнууд нөгөө давтлах өгөх байсан учраас хэрвээ заал авахгаа явчих юм бол нөгөө нэг оюутнуудад давтлага өгөх чадахгүй болчих гээд байна. Тэгээ би нөгөө хэдтэй ахын хэрвээ явах юм бол одоо оюутнуудад давтлага өгч чадхаа байж гэнэ. Тэгээ нөгөө хэд маань заа тэгвэл хідүүлээ гадаа жоохон түрүүнээс сакс тоглож яваад явъя гэсэн. Тэгээ гадагшаагаараа сакс тоглох гэсэн чинь нөгөө бидний тоглож исэн шийдэн дээр хүмүүс тоглож исэн. Тэгээ хідүүлээ сүмийн хойдол нэг шийдээдэг тийш очиж тоглоё гэд. Тэгээ тийш очисон чинь бас хүмүүс тоглож исэн. Тэгээд явж байгаа л одоо төв сүмийн одоо хоорондох нь 50 дугаар сургууль байдаг. Би нөгөө хэдтэй хэлж байгаа байхгүй. За ахын ийшээ орж гэс одоо заал байна уу асууч дээр хэрвээ байх юм бол хэдүүлээ тоглоё гэд. Тэгээд нөгөө хэд маань гадаа хүлээгээд би гэж ороод айгуу яасан чинь үүдээсээгөө манай нэг бүр нөгөө 10 жилийн найз гараад ирэхгүй гинт. Хүү бооги гэл ингээл гараад ирсэн. Тэгээд би гайхаад хүү чи ч одоо энд юу хийж байгаа ингээл те нөгөө найзгаа тэгэл нөгөө ч бас намайг хүү чи өөрөө энд юу хийж байгаа би энд ажиллаж байгаа штэ чи энд юу хийж байгаа гэсэн чинь найз нарын заал хайгаад явж гинэ гэсэн танаа заал байна уу гэл тэгээд бид хоёр жоохон ярилцж байгаа тэр одоо сургуульд нь заал байхгүй болж дараад тэгээд бид хоёр одоо орой уулзахаар цаг товлоод одоо салцгаасаа тэгээд өсвөрийн цуглааных маань тэдний гадаад жоохон сакс тоглож байгаа. Тэгээд одоо гэр гэртээ харцгаасан. Тэгээд би орой соёлын дэс сургуулийн оюутнуудад давталгаа өгчөөд орой одоо найз руугаа Библи аваад түүний мөрөөр гэдэг ном аваад одоо бурхны талаар ярихаар шийдсэн. Тэгээд би найз руугаа одоо алхаж байгаа хүрээд бурхан хам залбираа те. Найз минь та гайхамшигтайгаар ээж өгч түүнийг одоо намайг одоо яаж хайрлсан шиг түүнийгээс хайрлаач гэд. Тэгээд залбираад яваад. Тэгээд очтол бол найз минь байхгүйсэн сургууль дээр. Тэгээд аав найгуу байж харна би аавс манай найз амаа хайцсан бэ гэдгсэн чараа. Сая найз охинтой уулзах явсан гэх. Тэгэхээр за тэгвэл намайг энэ үхийн ойрхон байгаа цаа чи миний гэрийг мэдчихэж байгаа та бол хэрвээ гайгүй орой эртхэн шиг ирэх юм бол над дээр хүрээд иргээд хэлчих гээд. Тэгээ би сүм рүү хүрээд ирсэн байхгүй. Би ирээд айгүй юма хийгээл байжсэн чинь л тип тап гэл нэг ороод ирсэн. Тэгэл айгүй бүр ингээл бүр сандарсан. Нүүр нь одоо ингээл бүр айгүй тийм одоо цэлвэх болсон те. Ингээл айгүй тийм асуудалтай юм шиг харагц гаднаас нь харахад. Тэгээд нөгөө хүмүүс найз минь орж ирэл боги минь найздаа туслах хэрэгтэй байна гэл те. Айгүй тийм одоо зүрх сэтгэл нь амар том асуудал байгаа юм шиг санагдал. Одоо юу болов гэл би асуудал нөөч одоо хамаг асуудлаанууд ярьж эхэлсэн байхгүй. Тэгээд манай хүн болохоор яатсан байсан бэ гэхээр одоо найз охинтой байсан гэсэн чинь найз охин одоо хоёулаа нэг газар ажилладаг байсан юм л да. Тэгээд нэг газар ажилладаг байжгаад хоёулаа яасан мэхтэр одоо хүүхэдтэй болчихсон. Тэгээд тэрийг одоо хин нэг хүн мэдгүй байж байгаа найз охиных нь ар гэрийнх нь гинт мэдээд юусэн гэхээр манай найзыг одоо ах нар тэгж хэлсэн ба. Чи манай дүү охиныг авч чадахгүй. Би бол чамд итгэхгүй байна те. Би бол одоо дүү охиноо чамд өгөхийг хүсэхгүй. Чи байртай болчоод машинтай болчоод манай дүүг ирж аваарай гэж хэлсэн гинэ. Тэгээд манай найз яг тэр үед нь ингээд бүр айгүй сонирн болол одоо бүр сэтгэл нь айгүй сонирн болол. Тэгээд өөдөөс нь юу ч хэлж чадахгүй. Тэгээд ах нь нөгөө дүүг нь булааж аваад тэгээд явцсан юм байна л да. Тэгээд ерөөсө 2-3 хоног холбоо барьж чадаагүй. Тэгээд ерөөсө холбоо барих гэхээр холбоо барьж болохгүй ах руу нуцдах дээр дүүтэйгээ уулзахгүй гээд тэгээд нөгөө чинь хамгийн сүүл над дээр ирсэн юм л да. Намайг ягс тэр нөгөө бурхан итгэдэг мэддэг те. Богийн итгэдэг бурхан аимшигтай хүчтэй бурхан агуу бурхан гэдэг мэддэг учраас тэгээд над дээр боги найздаа туслаач бурхандаа хэлээч те. Одоо өнөөдөр магадгүй хүүхдийг минь авчиж магадгүй одоо нөгөө абортнд оруулсан гэж ярьдаг штэ тий.
Өнөө өглөө айгу найз охин над руу яриад хараа. Манай ах гинт намайг имлэг дээр дуудлаа. Энэ нэг ямар нэгэн шалтгаантай юм шиг байна. Магадгүй айгу энэ хүүхдийг ахуулах гэж байгаа гэхэд манай найз охин надад хэллээ. Тэгээд найз нь тэрийг юусоо хүлээн зөвшөөрмөргүй байна те. Би одоо хүүхдээ өөрөө би бүр төрж явах юм би харахыг хүсэж байна. Би цаашдаа тэрнтэйгээ цуг амьдрахыг хүсэж байна. Би яг тэрэнд маш их хайртай. Тэр ч гэсэн надад маш их хайртай. Тийм учраас бид хоёр юусоо энэ хүүхдийг төрүүлэхийг хүсэж байна. Тийм учраас чи бурханд хандаа залбираад өгөөч те. Би тэр хүүхдийн эцэг болохыг хүсэж байна. Тэгээд би тэр үед юу гэж хэлсэн бэ гэхээр битээ санаа зовоо. Өнөөдөр тийм зүйл болоогүй. Яавч болоогүй. Яг зөв бурхан аль хэдийн бид хоёрыг ингэж уулзахыг мэдээд аль хэдийн бурхан хамгаалчихсан байгаа. Тийм учраас битээ санаа зов. Хоёулын эцэг мөчд яг хоёулаа бурханд хандаа залбирая. Чи чин сэтгэлээсээ залбирах юм бол бурханд эзэж боломжгүй зүйл гэж байхгүй. Тийм учраас хоёулын эцэг мөчд сэтгэлээ нэгтгээд тэр асуудлын төлөө залбирая. Тэгээ манай хүн болохоор өмнө одоо сүмдэр ирээ бас залбирч байсан юм байна л да. Тэгээ тэр үед залбирж явах үедээ болохоор яасан бэ гэхээр өөрт нь ямар ч юм асуудал байгаагүй. Тэгээд яасан гэхээр хүмүүс ингээд залбираад доошоо ингээд толгоогоо харангууд манай хүн ингээд дээгүүр нь хараад гайхаад хараад байсан гэж. Энд юу болоод байна гэл тэ. Тэгээд надтай харин яг тэр цаг мөчид сууж байхдаа болох тэр яг ингээд өөрт нь асуудал тохиолдсон болох тэр яг тэрнийхээ төлөө чин сэтгэлээсээ бурхнаас гуйсан байна. Тэгээ бид хоёр бурхнаас гуйчаад маш их зүйлийг ярилцаад би бас одоо чадах ятгараад зөвлөгөө өгөөд тэгээд одоо дуусчаал хоёлаа байжсан чил би нөгөө 10 жил байхдаа аюу жоохон юм дуулдаг байсан байхгүй. Тэгээд намайг нөгөө манай нутгийнхан дуулдгаар нь мэддэг. Нөгөө дуулдаг болоор тэгэл. Тэгээд айгу манай найз намайг бас яаж зүгээр авах вэ? Найздаа дуулаад үгүй болдгоо. Тэгээд би яг ингээд дуулах гэсэн чинь манай найз болох дээр тийм одоо тийм жавхлан ч юм уу тиймэрхүү дууг сонирхоод байдаг. Тэгээ би болох тэр юусэн нэг ч дуу мэддэггүй тийм. Яасан чи бурхан эцгээд 2 жил болсон чинь түүнээс хойш ингээд тийм дуу юусоо баг сонсгоо байчихсан. Тэгээ дандаа сүмдэр байсаа дандаа сүмийн дуу сонссоор зохиосоор дуулсаар бүр тийм зүйлээс бүр тасарч. Тэгээ бүр дуулаа гэсэн чи үгийн ч мэддэггүй, аяын ч мэддэггүй бүр хэцүү байдал орчоо. Тэгээ найзтай учирлаад хэлээд тэгээд найз нь сүмийн дуу дуулаад гэсэн чинь за тэгвэл бүр гоё юм гэд. Тэгээ би одоо өөрийнхөө зохиосон дуунуудыг бас одоо хүмүүсийн зохиосон бас бурхныг матсан дээр дуунуудаас дуулж үзүүлсэн л дээ. Тэгээ нэгийг дууллаа. Тэгсэн чинь нөгөө чинь сэтгэл нь аюу гоё болол. Тэсээ дахиад нэг дуулаад өгч. Дахиад нэг өөртөө дуулаад өгч. Дахиад нэг дуулаад өглөө. Бүр гоё болол те. Тэгснээр за хамгийн сүүл тэгэл найз нь явлаа гэл те. Нэлээд цаг орой болцсонсэн. Тэгээд би бол найзыг одоо бурхан руу чиглүүлэхийн тулд надад бол юу ч хийхээс би бол буцахгүй байсан. Тэгээд би дахиад дуулж өгмөр санагдал те. Би дахиад дуулж өгвөл тэгээ хоёлаа одоо дууга дуусчаал тэгээ байсан чинь нөгөө найз маань хоёлаа дахиад нэг залбирчээ. Тэгээ за тэгээ хоёлаа дахиад нэг залбирая гэхэд. Тэгээ өнөө шөнийг хоёлоо залбирал зориулъя гэд бид төр шийдсэн. Тэгээ чийж залбир найз нь ч гэсэн эндээ залбирая гэх. Тэгээ хоёлоо залбирч дуусаад тэгээ би найзыг гаргаж өгчөөд тэгээ бид төр ярилцсан байхгүй. Тэгээ бодоод үзсэн чинь бурхан үнээр гайхамшигтай гэд. Тэгсэн чинь нөгөөх маань хүртэл бурханд итгэдэггүй хүн хүртэл тэгж байгаа байхгүй надад. Та хүн чинь бүхний өмнөөс төлөвлөждөг юм шүү гэв. Харин тийм ээ яаж яваад те чи ингээл гинт орж ирэл те яг тэр өдөр яг ингээл тэр миний ажиллаж исэн тэр сургууль руу гинт ингээл ороод ирж байгаа. Харин тийм ээ би одоо өсвөрийнхөнтэй ингээл хэрвээ заал аваад 3 дахь хоол руу яваад өгсөн бол хизээч чамтай уулзах боломжгүй байсан. Бурхан хүртэл тэр заалыг хүртэл авахуулахгүй байдаг нь хүртэл учиртай байсан. Чамтай бид хоёрыг ингэж уулзуулах аль хэдийн үнэндээ ингээл төлөвлөжсөн байсан юм. Чиний асуудлаар дамжуулаад бурхан өөрийгөө чам таньж мэдүүлэхийг хүссэн юм. Бурхан үнээр гайхалтай гэд. Тэгээ хоёлоо бие нэгээ тэрвэл те. Тэгээ бурхан талархаал тэгэл бид тэр орой салж ирсэн. Тэгээд бодоод үстэй бид хоёр нэг асуудал байгаа шүү дээ. Маргааш хүүхэд нь одоо байх уу байхгүй гэдэг асуудал. Тэгээ бид хоёр тэр шүнийг залбир зориулсан. Тэгээ би орой унтахтаа залбираад өглөө босоод залбираад тэгээд өглөө одоо ажилдаа яваад ажил дээр одоо оюуцтай хичээлдээ зааж явахдаа хүртэл одоо заавал гарвал те найзынхаа төлөө залбираад тэр хүүхдийг хамгаалсан байгаа те тэр хоёрыг цааш нэг гэр бүл болох болцоог нь хангаж өгөөрэй гэл тэгэл байнга залбираал алхам тутамдаа залбирч ирсэн. Тэгээ нөгөө найз маань ч гэсэн залбирч ирсэн байна. Тэгээд би бас өөрөөр нь юу гэж хэлсэн бэ гэдэг миний өөдрөгөө гэж хэлсэн байхгүй. Өөдрөгөө те хизээж бит сэтгэлээр бурхан зүгээр даатгал орхиж. Тэгэл гоё сэргийгвэ те өөдрөгөө бит хүн одоо сэтгэлдээ ямар нэгэн тээж шаналснаар хизээч одоо асуудлыг шийдэж чадахгүй гэж Библиэлд хэлсэн мэ. Тийм учраас миний өөдрөгөө гэж хэлсэн. Тэгээд би найзгаа уцтахыг хүлээгээл хэлсэн байхгүй. За юу болсон бол гэх ингээд хүлээгээл хэлсэн. Тэгэл нэг байжсэн чинь л уцсгийн дуурал. Тэгсэн чинь яг л миний хүлээжсэн юм те. Миний найз уцтал. Богий. Үнэхээр гайхамшигтай зүйл болсон. Өнөө өрөө найздаа нэг цаг гаргаж өгөөч. За тэглгүй байхаа цаг гаргаж өгөө гэл. За юу болсон гэл тэгсэн чинь
За чи өнөө өрөө над дээр хүрээ дээр өнөө өрөө хүрээ дээр тэгээд чи би одоо найз охинтойгоо цуг байжээ. Тэгээд бит хоёрт нэг одоо тий дахиад бурхны талаар яриад өгөөч гэв. Би юу танаа бурхныг гайхамшдаг гэж мэднэ тий. Тэгээд тийм учраас чи манай найз охинтоос тэрийг мэдрүүлж өгч ойлгуулж өгөөч гэв. Тэгээд юу гэсэн мэт за тэгвэл би орой очиод чиний одоо юу болсон тухай чи сонсъё гэл. Тэгээд би тэсийн яд хүлээжсэн байхгүй. Тэгэл ажиллаа тарж дуусчаал байжсэн чинь би бас нэг жолоонд сууж байгаа. Тэгээд одоо жолооны курстэй 5 цагаас очих хэрэгтэй байсан. Тэгээд 5 цагаас очиод нийтдээ 3 цаг тийм одоо жолооны дүрм үз суудаг байхгүй. Тэгэхээр чинь баг 8 цаг таарч таарах гэдэг тийм. Тэгээд би 3 цаг суучаад 8 цагаас одоо тийшээ найз дээр очих төлөвлөгөөтэй байсан байхгүй. Тэгээд хэрвээ 8 цагаас очих юм бол нэг их зүйл ярьж чадахгүй байсан тийм. Аюу цаг аюу баг аюу орой болцсон байсан учраас. Тэгээд би за аюу жоохон цаг хугацаанд ярилцсандаа гэж бодвол байжсэн. Тэгээд за юу ч гэсэн бурхан л даатах чигээл. Тэгэл орой жолоон дээр очисон байхгүй юу? Жолоон дээр очисон чинь яг тэр өдөр жолооны ангийн өрөөний дүлгүүр нь байхгүй болсон. Тэгээд тэр үед би юу гэж бодсон гэхээр яагаад заавалч энэ өдөр те жолооны ангийн дүлгүүр байхгүй болчих юм бол багш нар үргэлжлэн өөртөө гайхаад те дүлгүүр олдоггүй. Тэгээ гайхаад би бодож байгаа. За одоо би яг юу хийх ёстой вэ гэл те. Би 8 цагаас найзтайгаа уулзна гэж хэлсэн гэж бодож байсан. Хэрвээ би одоо очих юм бол найзтайгаа илүү их зүйлийг ярилцах боломжтой юм. Бурхан магадгүй яг л энийг төлөвлөсөн баг те. Тэгээд яг л одоо энэ төлөвлөгөөг бас байхгүй болгоод бурханы төлөвлөгөө. Тэгэл би шууд тэр зүүмчэд юусэн үгээр найз руугаа явахаар шууд шийдсэн. Тэгэл найз руу уцаар яриад найз нь одоо очлоо шүү. Найзгаа тосч аваарай гэд. Тэгээд эхнэр нь одоо юунд ажилладаг байхгүй. Наран туулын тэр явцаа гэдэг нэг колонкт ажилладаг. Тэгээд нөгөө манай найз колонктор очсон. Тэгээд намайг хүлээгээл ажиллая гээл хүлээгээс сууц. Тэгээд би багшийн дээд рүү хүртэл одоо атуусаар яваад тэгээд багшийн дээд дээр буугаад одоо яаж одоо бас хүл хүндтэй хүн дээр очихтой юмгүй хоос очих уу гээл те. Тэгээд нэг дийлгүүр ороод нэг түүц ороод төрөвчийн ухаал үзсэн. Ерөөсөө төрөвчийн өмнө үзээгүй мэ. Тэгсэн чинь 700 төгрөг төлдөж. Тэгээ гайхалгүй яагаар миний мөнгө ямар хурдан дуусч байгааг л тий гайхал нөгөө төрөвчөө ингээл нэг жил үтсэн чинь яахахгүй 700 төгрөгтэй болсон. Тэгээд айгу за одоо энэ 700 төгрөгөөр юу авнаа гээл тий. За одоо нэг шоколад л авахаас гээл шоколад хэд ингээл асуусан чинь 650 гэхгүй нөгөө түүх залхар айгу үнэтэй. Тэгээд бодоодсэн чинь надад яг 50 төгрөг үлдэж таарах гэх. Тэгээд нэг энэ талаас болохоор юу гэж хэлжсэн мэт боги чи хэрвээ шоколад авчих юм бол тий чи 50 төгрөгтэй одоо буцаж гэрлүүгээ харж чадахгүй чи алхаж харна гэжсэн байхгүй. Тэгээ нөгөө талаас болох тэр бурхан юу гэж хэлжсэн мэт. Үгүй чи зүгээр наатаа аваад тэгээ артлын зүгээр надад даатгачих гэх тээ. Тэгээл тэгжсэн. Тэгэл би тэр үед ингээд хоёр талд ингэж яагаад хамгийн сүүл бурханы сонголтыг сонгоол тээ. Яаж зүгээр очих вэ гэл шоколад аваад 50 төгрөгөө төрөвчөндөө гээл тэгэл алхаал одоо юу наран тол руу чиглэсэн. Тэгэл манай найз битүүр яг автобусны буудлын дээр уулзаад ясан чинь нөгөө чинь яг л одоо бүр ингээд нүүрнээс нь гэрэл цацарчихсан тээ. Намайг тэрж аваал тээ бүр ингээд дээш нь өргөөл нэр үнэхээр гайхамшигтай. Үнэхээр бурхан гэж байдаг юм байна тий. Үнэхээр бурхан өчигдөр манай найз охиныг хамгаалсан байна. Өчигдөр тийм аимшигтай зүйл болох байсан боловч бурхан хамгаалсан байна. Тэгэл бит хоёр одоо бүр ингээд бурхан алдар шиг гээл тий. Тэгэл хоёулаа тэрвэрлж байгаа. Тэгэл за хоёул манай найз охин дээр очие гэд манай найз нь. Тэгээ хоёулаа цаашаа очиод одоо найз охинтой бурханы талаар ярихыг дэсээ ядуулаа гээл. Тэгэл очисон. Тэгээ ажил дээр нь очиод найз охинтой өмнө яг нэг ганц хоёр уулздаг гэсэн танилцсан байсан. Тэгэхээр нэг сайн танихгүй. Тэгээд юу байна гэмэнд асуучаа. За нөгөө нэг шоколад өгчөөд тий. Тэгээд одоо дараа нь өмнөөс илүү гоё зүйл өгнө гэд. Тэгээд гуруулаа бурхны талаар ярилцаж эхэлсэн. Тэгээ гуруулаа залбирчаад тэгээ би бас өөрийнхөө одоо зүгээс тэр хоёр зөвлөгөө өгөөд тий ингэсэн дээр тэгсэн дээр гэж зөвлөгөө өгөөд тэр үед бас бурхан намайг удирдахжсэн баг тий. Ийм зөвлөгөө өгөөд илүү дээр байх гэх. Тэр үед ингээл бурхан яг л миний дотор байсан учраас тэгэл гурлаа маш их зүйлийг ярилцаж үзээд найз маань ч гэсэн нэг шийдэл түрээд би өөрөө өөрчлөгдөх хэрэгтэй юм те. Надад цаг хугацаа хэрэгтэй юм. Би ах нарт нь өөрийгөө мэдрүүлэх хэрэгтэй юм те. Ямар хүн бэ гэдгийг би тэр ах нарт нь үзүүлэх хэрэгтэй юм. Би ах нарт нь бас амлалт өгөх хэрэгтэй юм те. Би танад үгүй чи авч явж чаднаа. Би танад үгүй чи хийсэж хомдоохгүй гэдэг амлалт өгөх хэрэгтэй юм. Тэгээд найз маань тэр зүйлийг ойлгосон байхгүй. Гурлаа одоо тэр зүйлийн талаар ярилцаж дуусаад тэгээ би тэр үед юу гэсэн үг те бурханы талаас за одоо чи миний талаар ярих цаг чинь боллоо гэж бурханы талаас хэлж байгаа юм. Тэгэл бурханы талаар ярьж эхэлсэн. Тэгээд яг л бид нар одоо бурханы талаар яг л хүмүүст яаж баярын мэдээ түгээдгөө те одоо авралыг яаж өгдөг яг тэр талаар ингээл те анханаас нь эхлээд яриад хүм гим нүгэлтэй байсан гим нүглийг Есүс алидийн загалмаа цугласан гэл тэгэл яриад ихэхэд манай тэр хоёр найз бол маш нааштай хүлээж авсан.
Гайхалтай зүйл те. Хэрвээ бид бүхэн энэ дэлхийд амьдарч байгаа энэ муухай гим нүгэл энэ муухай нийгэмд орооцохгүй байх юм бол энэ бүхий л муухай зүйлсээс холуур явж чадах юм бол бурхан нэгээр холуур явж чадах юм бол гайхамшигтай диваачнд бид бүхэн хамтдаа уулзах юм байна гэдгийг хуваалцсан. Тэгээд гуруулаа ярилцаж дуусаад тэр хоёр найз маань гэсэн мөнхийн амийг авахыг хүссэн. Тэгээд магадгүй одоо цаашдаа сүмд яваад бурханд итгээд явна гэдгийг надад ч гэсэн амласан, бурхан ч гэсэн амласан. Яг л бурхан тэр хоёрын амьдралд гайхамшиг үзүүлсэн учраас. Тэгээд би юунд итгэж байсан бэ гэхээр би хизээ нэгэн цагт та хоёр одоо гэр бүл болоод хүүхэд чинь гараад та хоёр хүүхэдтэй нэр өгөөд та гурав хотын гудамж алхаад явах чинь бол найдвартай. Би түүнд итгэж байна. Яг л бурхан байгаа учраас энэ бүхэн бол боломжтой. Харин та хоёр гуруулаа энэ зүйлийн төлөө бурхан маш сайн залбирах хэрэгтэй. Чин сэтгэлээсээ тийм. Биднэрт асуудал тохиолдсон ч гэсэндээ бид хүн одоо бурханыг хизээж үүсэхгүйгээр бурхан тууштай залбирсаар байх хэрэгтэй гэдгийг одоо гуруулаа ярилцсан. Тэгээд гуруулаа ярилцаж дуусаад нөгөө хоёр маань аягүй сайхан болол тийм. Ямар ч одоо сэтгэлд ямар ч зөөр байхгүй болол нэрэл бүх зүйлсээ бурхан даатгах хэрэгтэй байна гэл. Тэгээд яасан гэхээр гуруулаа за найз нь одоо явахгүй болохгүй гэл нэлээ орой болсон. Цагаа харсан чи 10 өнгөрцөн мэс. Бараг 5 өнгөрөөд ирсэн юм шүү дээ би. Тэгээ бодоос 4-5 цаг юм барьсан мэс. Тэгэл нэр явахгүй болохгүй гэл. Тэгээд яг тэдний ажлаас ингээл гарах мөчөд энэ талаас явж исэн гэхээр асуудал энэ дэмдэг тийм. Дан чи юу яаж явах гэж чинь гэл те 50 төгрөгтэй шүү дээ чи наран туулаас яаж ялт руу явах гэж чинь гэл тэгээд энэ талаас ингээл нөгөө талаас олох дээр юу гэж хэлсэн мэт бурхан энэ талаас те чи те үнэхээр гайхамшигтар энэ хоёр хүн миний талаар маш сайхан яллаа те энэ хоёр хүн гайхалтай миний мөнхийн амийг авч чадлаа чи миний ажлыг гайхамшигтай хийлээ тэгэл би өөрөө ч гэсэн дотор айгүй баярлж байсан те учир нь яг тэр бурханы талаар ярьсан хүмүүс дотроос ингээл бүр ингээл халуун шатаалтай бүр ингээл бүр тис чадхаа байгаад яг тэгдэг. Тэгээд би яг тэр үе тийм болцсон юмс. Тэгээд манай нөө найз намайг гаргаж өгч ирсэн. Тэгээд нэг жоохон явж байгаа л би найзгаа гэсэн юм. За миний найз одоо найз охинтойгоо жоохон юм яар те. Жоохон одоо асуулаа ярилцсад яаж шийдэх үү тэр бүхнийг ярилцгаар жоохон халамжтай байгаад. Тэгээ би ингээл салаал явж байгаа байхгүй. Би яаж одоо найзаасаа одоо таксины мөнгө гултай шүү дээ. Тийм сайхан уур амьсгал үүсгэж найзаа таксины мөнгө өгч гэлтэй нэ шүү дээ. Тэгээд би найзаасаа салаал тэгээд явж байгаа байхгүй. Тэгээд тэр үед ингээд сэтгэл нь маш сайхан болоод хэдий би одоо явган алхаж байсан гэсэн дээ. Тэгээд би яг тэр үедээ юу гэж хэлж байсан бэ? Бурхан шууд хэлсэн байхгүй. Эзэн минь өнөөдөр бол маш гайхамшигтай өдөр байлаа те. Та надад өөрийгөө ч гэсэндээ энэ хүмүүс ч гэсэндээ найз нарт нь ч гэсэндээ өөрийгөө маш ихээр мэдрүүллээ. Гэхдээ би эндээс ялалт хүртэл алхмааргүй байт гэдгийг шууд хэлсэн байхгүй бурхан шууд хэлсэн. Тэгээд би одоо яг л одоо ээж авдгаа ярилцж байгаа юм шиг бурхантай те ингээл ганцаар явж хат яриад нэлээ орой болцсон байсан учраас хүн амтнч байгаагүй. Тэгээд би ганцаар яриад яваадсан. Тэгээд тэр үед болохоор яасан гэхээр яг тэр үед ингээл айгүй салхилж байсан байхгүй салхилаад бороо тастал эхлэхгүй. Тэгээд би бодоод юусэн гэхээр за яста бороо бол өнгөрөн шүү дээ те би ч одоо алхаж байгаа хүн ингээл. Тэгээд би бурханд юусэн гэхээр хэрвээ та намайг алхуулахыг хүсэж байгаа бол энийгээ зогсоо. Харин алхуулахыг хүсэхгүй байгууд ямар нэгэн аргаар надад мөнгө хийс гэж ирдэг юм уу те эсвэл нэг гайхамшиг үзүүл гэд би шууд бурхан тулгасан те. Ямар ч лсэн та намайг алхуулах ёсгүй гэд. Яг тэр би ядаж байгаад ирүүл хүн биш те миний хөл бас өвчтэй байхгүй. Тэгээ бас хол газар алхах хөл өвдөд байдаг. Тэгээ би маргааш гэд одоо хөл өвдөн тийм учраас би одоо маргааш хөл өвдөхийг хүсэхгүй байна. Учир нь би таны ажлыг хийсэн учраас та намайг хамгаалах хэрэгтэй гэж би шууд бурханд хэлсэн. Тэгээд одоо салхи намдаж эхэлсэн. Салхи намдаа борооч одоо шивэрхээ болоод тэгээд эхэлсэн. Тэгэл бас бурхан талархал бурхантай ингээл ярилцаал яваад байгаа юм бэ. Ер нь би ингээд ганцаар явж явах үедээ, ганцаараа байх үедээ тэг гэр мөртөө байх үед ингээл байнга бурхантай ярилцчихдаг байхгүй. Тэгэл айгу алхаал явж байхдаа ингээл яагаад ч бурхан намайг алхуулахгүй чи газар ширтээд би ч мөнгө өгнө гэж хэлсэн юм шиг би ингээл газар ширтээ яваадсан байхгүй. Яагаад ч юм ингээл те бурхан тэгж л надад нэг мөнгө өгж явуулах юм шиг санагдал те. Тэгэл би ингээл газар ширтэл яваадсан. Магадгүй тэр хавийн хүмүүс намайг гайхацсан байхгүй ингээл хажуугаар өнгөрч байгаа хүмүүс энд юу хайгаад байгаа юм бол гээл те. Тэгэл би тэр ингээл бурхантай яриад ингээл тэгингээ бас ингээл газар хараад яваад байгаа шүү те. Ийш тийш хараад ингээл нэг мөнгө хийсэн явж идэх юм бахтаа гээл те. Тэгэл явал 13 дахь хоол хүрлээ байдгүй юу ч байдгүй те чимээгүй л. Тэгэл алхаал явж илаа. Тэгээд би энтлийн замаар алхаж болохоор байсан байхгүй. Одоо замын нөгөө талаар алхаж болохоор байсан те. Тэгсэн чинь бурхан намайг чи энтлийн замаар алхасан дээрээ гэл те. Тэгээд энтлийн замаар би алхасан. Одоо нөгөө урсгал дагаад алхасан. Тэгэл урсгал дагаад алхажсэн чинь бас миний одоо уулзахыг тэсийн яздан хүлээж исэн. Одоо уулзаж юусоо чадахгүй байсан тэр хүнтэйгээ дайрлцсан. Тэгэл нөгөө хүнтэйгээ уулзаал
бөө юм болол те чи ягаад сүмдээ ирэхгүй вэ те одоо чиний тусалцаа маш их хэрэгтэй байна. Одоо өсвөрийн насны одоо хүүхдүүд бас одоо сургуулиудаар явж маш их зүйлийг хийх гэж байгаа. Тийм учраас чиний тусалцаа хэрэгтэй байна. Тэгэл одоо миний уулзахыг хүсэж байсан тэр хүнийг бас яасан бурхан надраа явуулсан байгаа байхгүй. Бас энтлийн замаар биш нөгөө талын замаар явуулдаг нь бас л бурханы төлөвлөгөө те. Тэгэл би тэр найз дууцчаад бас л ингээл тэг бурханы бүр илүү их ярмагтай толгоос гисрэл те. Бурхан та өнө гэхээр гайхалтай шүү те. Яагаад намайг энэ хүртэл одоо алхуулж байгаа чинь бас л утга учиртай байна гэл. Тэгэл би цаашаа явж таашаа ингээд алхаж ирсэн байхгүй. Тэгэл багшийн дэ төрлөө бас одоо чимээ байдгаа те мөнгө зөнгө байдгаа те. Тэгэл би газар бас толгоо мажил газар ширтэл яваад. Тэгэл явлаа за тэгээд нэлээд байд. Гэтэ би юу гэсэн тэр хүртэл алхахтаа бурханд итгэжсэн байхгүй. Яагаад ч юм надад бурхан мөнгө өгнө гэдэг ингээд бүр зүг хэлсэн юм шиг те. Би чамд өгнө өчөө зүгээр тэгээд явчаа гэдээ хэлсэн юм шиг. Тэгээд би алхаад яваадс те. Тэгээд алхаад явжсэн чинь талбайн тэр аваад явал гэсэн чи ерөөс юу ч байдгүй. Гэсэн чи яаж байгаа тэр хавар ингээд бүр ингээд цэв цэвтэй те. Хог ч байхгүй, ширтэг ч юм байхгүй болсон. Тэгээд ингээд бүр ингээд явж байгаа л одоо юуны тэнд ирж байгаа. Одоо энэ Улаанбаатар банк гэж ярьдаг те. Өндөр цэнхэр 12 давхар. Тэгээд тэрний хажуугаар ингээд явжсэн чинь ингээд газар мөнгө харагдахгүй юу? Газар мөнгө харагдаад тэгээд би тэр мөнгөийг харчаал ингээд бүр ингээд одоо бүр ингээд бүр айгүй сонирм болсон те. Ингээд зүр сэтгэл бүр ингээд яг би тэрийг хүлээжсэн байхгүй бурханд итгээд ингээд яг ингээд залбираад ингээд явж байсан болох те. Бүр ингээд бүр амнаас ч гаргаа байгаа ингээд бурхан минь энэ үнэн гэж өгөөл те. Бүр ингээд бүр яа гэл ингээд бүр дотроо бүр ингээд тэр эргэн тойронд хүн амт хараад яа ямар гайхамшигтай юм гээд. Тэгээд миний өөдөөс хүн иржсэн өнгөрөөд явжсэн чи тэрийг бас хараагүй байгаа байхгүй. Гэтэл яасан тэр бурхан надад яг л те намайг бас шалгаж үтсэн юм шиг те. За чи богд энийг өгчээ энэ яах нүгөө юу үзье гэ те. Тэгээд би нөгөөдг нь бас ингээд аваад юу байгаад үзэж байгаа. Тоолоод үзэж байгаа байхгүй. Тэгээд тоолоод үзсэн чи 370 төгрөг байхгүй. Тэгээд 370 төгрөг тэгээ бодоод үзсэн чинь яг л одоо тийм Улаанбаатар банкнаас одоо энэ сүм хөрөх одоо таксины мөнгө байгаа байхгүй. Тэгэл би бодоод гэхдээ бурханы танд баярлалаа. Гэхдээ арай шок байна те. Тэр одоо те юунаас наран туулаас одоо энэ хүртэл алхавчаад та намайг эндээс одоо сүм хүртэл таксид гэж байгаа мó гэд. Тэгтэл би танд талархаж байна. Яг би танд энийг өгнө гэдэгт би итгэжсэн. Тэгсэн чи та надад итгэлээ гайхамшигтаар харууллаа. Тэгэл би одоо шууд нааш алхахаар шийдсэн. Тэгэл бурхан надад юу гэж хэлсэн? Би одоо бурханд хэлжсэн байхгүй. Бурхан та миний хөлийг эдгэж өгөөрэй би тэр үед хэлжсэн байхгүй. Тэгээ бурхан надад бас тэр үед юу гэж хэлсэн бэ? Зүгээрээ чиний энэ өдрийн алхалт бол чиний хөдөнд чи им, чиний биед чинь дэм болох болно. Тийм учраас чи зүгээр алхах гэдэг надад хэлсэн. Тэгээ бурханд найдаад тэгэл тэр чигээр алхсан. Тэгэл одоо би тэр 370 төгрөгийг хадгалахаар шийдсэн. Яна тэр бурхан те надад гайхамшиг үзэл миний тэсэн хүлээсэн. Тэгээ ийм зүйлийг явуулсан учраас. Тэгэл би гэртээ орж ирэл хин сүгдэж байна л те. Бурхан залбирал. Бурхан минь энэ өдөр бол үнээр гайхамшигтар хитрхийг ачаалттай өдөр байсан ч гэсэндээ те хитрхийг миний махан би ядарсан ч гэсэндээ миний зүрх сэтгэл ядраагүй. Миний зүрх сэтгэл харин ч маш сайхан байна те. Таны ажлыг хийсний дараа бидний одоо танд итгэдэг бүхий л хүмүүсийн зүрх сэтгэл үнэхээр сайхан болдог. Тийм учраас таны ажлыг өдөр ирэх тусам илүү ирч хүчтэйгээр урам зоригтойгоор хийхийг хүсэж байна гэл. Тэгэл би тэр үе залбирч байсан. Тэгэл одоо тэр цаг мөчөөс ихтэй хоёр найзын төлөө байнга залбирч байгаа. Тэгээд энэ түүхийг сонсож байгаа та бүхэн ч гэсэндээ бас тэр одоо хоёр найзын төлөө бас байнга залбираарай гэж хүсэж байна. Хизээ нэгэн цаг тэр хоёр найз маань бас Бурхны гэр бүлд ороод одоо та бүхэнтэй бас хизээ нэгэн цагт Бурхан тань залбираад хамтдаа дуулаад нэгэн гэр бүл болох цаг ирэх бахаа гэж найдаж байна. Тэгээд та бүхэнд бас гайхамшигтай гэрчлэлийг хуваалцахад үнэхээр гайхалтай байлаа. Бурхан та бүхнийг өгөх болтугай.